안녕하세요. Та бүхэн сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бид 이거 얼마예요? 얼마예요? тийм ээ. Энэ ямар үнэтэй вэ гэсэн сэдвийн дээр хичээлээ их болно. Мөн одоо шинэ үг дөрвийн тайлбартайгаа танилцах болно. За ингээд хичээлдээ орцгоё. За нараа дэлгүүрийн эзэн хоёрын харилцан яриаг сонсох болно. За эхлээд Солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод одоо мөн нэмэлт тайлбар хийгээд шинэ үгтэйгээ танилцах болно. 원어민 목소리로 회화를 들어보겠습니다. 이 고기는 얼마예요? 이건 한 근에 3,900원이에요. 그리고 저건 5,000원이에요. 저건 무슨 고기예요? 저건 쇠고기예요. 돼지고기 한 근하고 쇠고기 한 근 주세요. 네, 감사합니다. 또 오세요. 이 고기는 얼마예요? 자, 소스면 인 막 ямар үнэтэй 이건 한 근에 3,900원이고 이에요. 그리고 저거는 5,000원이에요. 니큰 이런 600g이 хэлж байгаа 3,900원 тэр нь болохоор 5,000 төгрөгийн үнэтэй 5,000 원이 үнэтэй гэсэн байна. 저건 무슨 고기예요? тэр ямар мах юм бэ? юуны мах юм бэ? 저건 쇠고기예요. тэр өхрий мах. 돼지고기 한 근하고 쇠고기 한 근 주세요. одоо гахамах 니큰 тийм ээ 600gыг өхрий мах 니큰 600gыг өгөөч. 네, 감사합니다. 또 오세요. 자, баярлалаа. дараа дахиж ирээрэй гэсэн мэт. За, бидний саяны харилцан ярианд 얼마 гэдэг. 이 고기는 얼마예요 гэдэг дээр 얼마, хэд ямар үнэтэй вэ гэж асуухтаа 얼마예요 гэж асууна. хэд ямар үнэтэй гэсэн үг. За, 고기 гэсэн үг гарч ирж байгаа. Энэ маань мах гэсэн үг. За, 큰 гэдэг нь болохоор нэг 큰 гэхлээрээ 600gыг хэлж байгаа. За, 쇠고기 저건 쇠고기예요. 쇠고기는 гэхлээрээ өхрий махыг хэлж байгаа. 돼지고기 гэхлээрээ гахаа махыг хэлнэ. За, 감사합니다. 또 오세요 гэсэн байгаа. 감사합니다는 고맙습니다 гэдэгтэй адилхан үг. баярлалаа гэсэн утгатай. За, 또 오세요 гэдэг нь дахиж ирээрээ мөн бас гэсэн одоо монгол хэлээр орчуулж болно. За, бидний харилцан ярианд гарсан тоо нэрүүдийг одоо хүснэгтээс хараад одоо дэлгэрэнгүй тайлбар хийж өгье. За, арвтын бутархаатайгаа танилцах болно. Мөн одоо Солонгосын одоо арвтын бутархаа одоо нэг оронтойгоор нэмэгдэх тусмаа яаж нэрлэгддэг, юу гэж дуудагддаг талаар үзэх болно. За, Солонгос хэлийг бол дөрвөн оронтойгоор уншдаг. Одоо 10,000-ыг ман вон гэх жишээтэй ман гэж уншина. За, 10,000 вон гэвэл ман вон гэх тийм ээ. За, нэг оронтой нэмэгдэх тусамд одоо нэр нь өөрчлөгдөнө. Шим ман одоо дахиад нэг оронтой нэмэх юм бол пегман гэд манайхаар болохоор 1 сая одоо 100 сая 1 сая тийм чон ман гэхлээр одоо 10 саяг хэлж байгаа. За, иймэрхүү янзаар бол оронтой нэмэгдэх тусмаа нэр нь өөрчлөгддөг гэдгийг үзэж болно. Мөн одоо 10,000 дээр дахиад дөрвөн оронтой нэмэгдэх юм бол одоо ог гэж хэлдэг. Одоо 100 саяг хэлж байгаа юм а. За, 100 сая бас нэг оронтой нэмэгдэх тусмаа одоо шибог чоног гэж одоо нэрлэгддэг юм а. За, үүнийг одоо хүснэгтээс одоо харцгаая. За, хүснэгтээс харахад дисто гэсэн одоо гарчгийн дор бидний үнд арвтын бутархаа байгаа. арабто гэсэн дор 10-ыг солонгосоор ханцтойгоор болохоор шив гэж хэлдэг. Солонгос том болохоор ёл. Би түрүүн цаг хугацааг түрүү хичээлээр үзэхдээ ёлши гэдэг дээр үзсэн ёл. За, дараа нь болохоор ишив ханцтой энэ болохоор 스물 солонгостойгоор 스물. За, 30-ыг болохоор 30 одоо соорон гэж бас хэлдэг. Насыг хэлэхдээ 30 настай гэвэл соорон гэж хэлнэ. За, 40-ыг 40 солонгостой болохоор maaхан гэж хэлнэ. За, 50-ыг 50 солонгостойгоор шин. 60-ыг болохоор 60 одоо солонгостойгоор 예순. Одоо 70-ыг болохоор 70 солонгостойгоор 90. 80-ыг болохоор 80 солонгостойгоор 여든
90, 90, 90 солонгостойгоор аахан. Энэ хүртэл бол солонгосын үндсэн одоо тоогоор тоологдно. 100-аас эхлээд одоо пег гэхээр болохоор ханзаараа тоологдоо явдаг. Пег, чон, мянгыг чон, 10,000-ыг ман, 100,000-ыг шим ман, одоо саяыг болохоор пег ман, 10 саяыг чон ман, ог одоо 100 саяыг болохоор ог гэж хэрлэнэ. За иймэрхүү янзаар бид нэр тоонууд маань тоологддог байна гэдгийг харцгаалаа. За дараагийн үзэх зүйл маань бол саяны одоо тоонуудыг хэрэглээд одоо жишээ дурдж үзье. За 2007년 6월 8일 одоо 2007 оны 6 дугаар сарын 8 гэдгийг 2007년 6월 8일 гэж хэлнэ. тоогоор одоо 2000 гэх тийм ээ тоогоор хэлнэ. чон세 одоо нийт барьцааг одоо ямар нэгэн байрны барьцааг нийт барьцааг бол чон세 гэж хэлдэг. Одоо жишээлбэл чон세 3,500만 원 тийм ээ 35 сая гэвэл одоо ингэж хэлнэ. 보증금 гэдэг нь болохоор барьцаа гэж байгаа. Байрны барьцааг одоо бид нар монголчууд ихэвчлэн байрны одоо 1-2 саяын барьцаанд сарын татвар өгөө төлд амьдардаг. Тэр барьцааг болохоор 보증금 гэж хэлдэг. Солонгосоор одоо жишээ нь 5 саяын барьцаатай гэвэл 보증금이 500만 원 гэж хэлнэ. Тийм ээ? барьцаа 5 саятай. 월세 гэхээр сарын татварыг хэлж байгаа. барьцаанаас гадна бас сарын татвар төлдөг гэсэн. Энийг 월세 гэж хэлдэг. Солонгосоор 월세 40만 원 гэхээр 400,000 won төлдөг гэсэн үг сард. Тэгэхээр 월급 гэдэг нь болохоор цалин хэлж байгаа. Тэгээд одоо сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ гэвэл 월급 95만 원 гэх жишээтэй 95만 원 гэж уншигдана. цалин 950,000 won гэх жишээтэй. За иймэрхүү янзаар бол тоон бол ингэж уншигдсан байна гэдгийг ойлголоо. За харилцан яриагаа дахин давтаж сонсцгоё. 회화를 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 이 고기는 얼마예요? 이건 한 근에 3,900원이에요. 그리고 저건 5,000원이에요. 저건 무슨 고기예요? 저건 쇠고기예요. 돼지고기 한 근하고 쇠고기 한 근 주세요. 네, 감사합니다. 또 오세요. За сая харилцан яриагаа сонсоод хэр зэрэг ойлгомжтой байна. Та бүхэн бас давтаж сайн сонсоороо. За дараагийн харилцан ярианд орцгоё. дараагийн харилцан яриагаа мөн солонгос хүн хэрхэн яаж хэлхийг сонсоод нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 양말 좀 보여주세요. 네, 몇 켤레 드릴까요? 2켤레 주세요. 여기에 다른 색깔의 양말도 많아요. 어떤 거 더 있어요? 보여주세요. 예, 이쪽으로 오세요. 양말 좀 보여주세요. 어음수 즉시만 어음수 줄레체. 네, 몇 켤레 드릴까요? 켤레 드릴까요? 자, 히튼 허시가 호. 도 켤레 주세요. 허일 허시가 위야. 여기에 다른 색깔의 양말도 있어요. 인트 오 롱깅 어음스 바스페나. 어떤 거 더 있어요? 보여주세요. 올 야물 어음스 바가인베 우줄레치에 우지야. 이쪽으로 오세요. 자, 이시이레레 나시이레 두제레 소타라 힐죄. 자, бидний харилцан ярианд 양말 좀 보여주세요. 양말 гэдэг нь 어음스 хэцүүгбайгаа. 좀 주세요, 보여주세요 гэдэг нь 좀 гэдэг нь би түрүү хэлсэн тийм ээ. жоохон даруухан байдлыг илэрхийлсэн жоохон гэсэн утгатай. 보여주세요, 보여주다 гэдэг үгнээс гаралтай үзүүлэх, харуулах гэсэн үг байгаа. 켤레 гэдэг нь болохоор оймс гутлыг хэлэхдээ тоолохдоо одоо 켤레 гэж хэлдэг хос гэсэн үг. гутал 1 хос, 2 хос гэвэл 한 켤레 гэдэг одоо хэлнэ. За, 드리다 гэдэг нь болохоор түрүүн хэлсэн хүндэтгэлийн хэлбэр 주다, өгөх гэсэн одоо үгийн хүндэтгэлийн хэлбэр нь 드리다. 자, 다르다 гэдэг нь болохоор 다른 것도 있어요 гэж хэлсэн байгаа. 다르다 гэдэг үгнээс гаралтай өөр гэсэн үг байгаа. 색깔 гэдэг нь болохоор өнгө. өөр өнгийн оймс бас байгаа шүү. 색깔 өнгийг хэлж байгаа. 이쪽으로 오세요 гэж хэлсэн байгаа. 이쪽 гэдэг нь болохоор 나샤, 인 гэсэн утгатай. За, үгийн ерөнхийдөө үгийн тайлбар маань юм байгаа. За, дүрмийн тайлбар орж ирж байгаа. 으로
로 гэсэн тийм 이쪽으로 으로 гэсэн одоо үнүүд орж ирж байгаа. Энэ нь бол дайвар үг юм. Манайхаар болохоор одоо чиглэлийг заасан гэж ярьдаг. Монгол хэлний одоо луу руу гэсэн одоо үгтэй ойролцоо утгатай ямар нэгэн чиглэл буюу байрлалыг заахтаа хэрэглэж болно. За нэр үгийн үндсэн дээр нэр үгийн үндэс их шиг буюу дээр ил гэсэн үсгээр төгссөн байвал руу залгадна, зөвхөн одоо руу залгадна. Гийгүүлэгчээр төгссөн байвал үгийн маань үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал руу залгадана. За үүнийг бид нэр хүснэгтэн дээр дэлгэрэнгүй харцгаая. За руу гэх тийм ээ. Би сая хэлсэн руу гэдэг нь бол гийгүүлэгчээр төгссөн тохиолдолд бол залгана. Чиглэлийг заасан дайвар үгийн жишээ гэж байгаа. За өгүүлбэрүүдээ харцгаая. 앞으로 돈을 많이 벌고 싶어요. цаашид мөнгө их цуглуулахыг хүсэж байна. 앞으로 앞 гэдэг нь болохоор урд гэсэн үгтэй. 앞으로 гэхлээрээ цаашид гэсэн утгаараа хэрэглэнэ. 어떤 사람이 저쪽으로 뛰어갔어요. тийм ээ. Нэг хүн одоо тэр зүг рүү гүгээд явсан гэж хэлсэн байна. 저쪽으로 орж ирж байгаа. За энд болохоор 앞으로 гэдэг энэ ч орж ирж байгаа. 자, 모자를 아래로 던져주세요. 말가가 доошо шидээрээ 아래로. 네? ихшгээр төгссөн учраас шууд орж ирж байгаа руу. Урдталт нь болохоор гийгүүлэгчээр төгссөн учраас руу орж ирж байгаа гэдгийг харсан баг. За, 어디로 가요? хаашаа явах вэ? Энийг ярианд маш их хэрэгэлдэг. 어디로 가요 гэж ихшгээр төгссөн учраас руу орж ирж байгаа. За, 전철로 би хэлсэн тийм ээ. ихшиг буюу рил үсгээр төгсвөл шууд луу гэж орж ирнэ. Тэгээ энэ хоёр маань нийлэхлээрээ илээр дуудагдана. 전철로 왔어요. метрогоор ирсэн. 젓가락으로 гийгүүлэгчээр төгсөн учраас руу орж ирээд 먹어요. 젓가락으로 먹어요. савхаар иддэг. 한국말로 하세요. солонгосоор ярина уу? солонгосоор ярьж болно. Би солонгос хэлийг сайн ойлгодог. Гэхдээ 한국말로 말씀하세요 гэж хэлнэ. 이 빵은 밀가루로 만들었어요. 이 талхыг гурилаар хийсэ. 밀가루로 루로 гэж байгаа тийм ээ. шууд одоо ихшгээр төгссөн учраас руу орж ирээд 밀가루로 만들었어요. Энэ талхыг гурилаар хийсэн гэж орчуулж байгаа юм. За, иймэрхүү янзаар чиглэл буюу одоо байрлалыг заасан үг маань ингэж хэрэглэгдэв юм байна. Мөн одоо монгол хэлний үйлдэл хинтийн ялгалтай ойролцоо утгатай ойролцоогоор тайлбарлагдана гэдгийг бол хараад ойлгож болно. За, сая одоо ерөнхий тайлбараа сонслоо. Одоо харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 양말 좀 보여주세요. 네, 몇 켤레 드릴까요? 2켤레 주세요. 여기에 다른 색깔의 양말도 많아요. 어떤 거 더 있어요? 보여주세요. 예, 이쪽으로 오세요. За, дахин сонсхолоор хэр зэрэг ойлгомжтой байна. За, та бүхэн бас давтаж сонсороо. За, дараагийн харилцан ярианд орцгоё. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 뭘 찾으세요? 8살짜리 여자아이 원피스를 사려고 해요. 여기에서 구경하세요. 이거 너무 예뻐요. 얼마죠? 그건 색깔별로 그리고 사이즈별로 다 있어요. 10,000원이에요. 저렴하고 좋아요. 빨간색하고 노란색 원피스를 주세요. 네, 잘 사셨어요. 옷이 다 예뻐요. 감사합니다. 또 오세요. 뭘 찾으세요? юу хайж байгаа юм бэ? Юугаар туслах вэ гэж асуусан байна. 8살짜리 아이 원피스를 사려고 해요. 8 настай охинд палаж авах гэсэн юм аа. 여기서 구경하세요. 인데스 үзнэ үү? 인데스 үзээрэй. 이건 너무 예뻐요. 얼마죠? энэ ямар хөөрхөн юм бэ? хэд илээ? 그건 색깔별로, 사이즈별로 다 있어요. 10,000원이에요. гэсэн байна. Наадах чи өнгө өнгөөрөө размераараа байгаа 10,000 원이 үнэтэй гэсэн байна. 저렴하고 좋아요. 빨간색하고 노란색 원피스를 주세요. хямдхан зүгээр юм байна. Улаан бас шар өнгөөс нөгөөч.
네, 잘 사셨어요. зөв сонголт хийсэн байна. 옷이 다 예뻐요. хувцас чинь бүгдээрээ гоё юм аа. бүгдээрээ л гоё юм аа. 감사합니다. 또 오세요. баярлалаа дахиад ирээрээ гэсэн байна. За бидний саяны харилцан ярианд 8살짜리 гэдэг 짜리 гэдэг нь болохоор одоо хүүхдийн нас, хүний насыг хэлэхдээ тийм настай хүнд ийм авахгүй юм а гэхдээ 짜리 гэж хэлдэг. Настай гэсэн утгатай. 여자 아이, 여자 гэдэг нь эмэгтэй хүнийг хэлж байгаа. эмэгтэй гэсэн утгатай. 원피스를 사려고 해요 гэж байгаа. 플라치 гэж ярьдаг орсоор 플라지 авах гэсэн юм аа. 여기서 구경하세요 гэдэг дээр 구경하다 гэдэг үгнээс гаралтай. одоо үзээрээ сонирхороо гэсэн утгатай. 예쁘다. 다 예뻐요. 옷이 다 예뻐요 гэж хэлсэн байгаа. 예쁘다는 хөөрхөн, гоё гэсэн утгатай. 색깔 гэдэг нь өнгийг хэлж байгаа. 색깔 별로 다 있어요. өнгөрөө байгаа. 사이즈 гэдэг нь болохоор размерыг хэлнэ. одоо 사이즈 별로 гэж бас хэлсэн байгаа. размер. 다 гэдэг нь болохоор бүгд, бүх гэсэн утгатай. 다 예뻐요 гэсэн 다 гэж гарч ирж байгаа. 저렴하다 гэдэг нь болохоор 저렴해요. одоо хямдхан юм аа. чанартай юм бүртлээ хямдхан бараа хэлэхдээ 저렴하다 гэдэг үг хэлнэ. за 빨간 гэдэг нь улаан өнгийг хэлж байгаа. 노란 гэдэг нь болохоор шар өнгийг хэлж байгаамаа. шар өнгийн палаж, улаан өнгийн палаж авъя гэсэн байна. 옷 гэхлээрээ 옷이 다 예뻐요 гэдэг дээр 옷 гэж үг гарч ирж байгаа. Энэ болохоор хувцсыг хэлж байгаамаа. за бидний саяны харилцан ярианд 사려고 하다 гэсэн үг гарч ирж байгаа. 사려고 해요, 려고 하다 гэдэг үг маань одоо ямар нэгэн үйлдэлийг одоо шийдээд зорж хийхдээ 려고 하다 одоо яг энийг хийнэ гэсэн одоо зорилго тавьсан үедээ 려고 하다 гэж одоо нөхцөлийг залгадаг. за үйл үгийн үндэс маань одоо их шиг буюу real тийм ээ илээр төгссөн байвал монгол хэлний ил гэдэг одоо үсгээр төгссөн байвал одоо шууд 려고 하다 гэдгийг шууд залгана. харин гийгүүлэгчээр төгссөн тохиол үгийн маань үндэс гийгүүлэгчээр төгссөн байвал 려고 하다 гэж одоо залгана. за үүнийг одоо жишээн дээрээсээ харцгаая. за гэд хаалт хийсэн байгаа. 려고 하다. за өгүүлбэрээ харцгаая. 내일은 일찍 일어나려고 해요. 그죠? үгийн маань үндэс аагаар төгссөн, гийгүүл эгшгээр төгссөн учраас шууд 려고 하다, 려고 해요 гэж орсон байгаа. маргааш эрт босох гэж байна гэд шийдсэн бүр. одоо үйлдэлээ шийдсэн үед одоо 려고 하다 гэж залгана гэсэн. за 철수는 이 동네에서 살려고 해요. одоо үгийн маань үндэс real гэдэг ил үсгээр төгссөн учраас шууд 려고 하다, 려고 해요 орж ирээд 철수 энэ дүүрэгт амьдрах гэж байгаа юм аа. амьдрахаар болсон гэсэн өгүүлбэр гарч ирж байна. за 지금 밥을 먹으려고 해요. үгийн үндэс гийгүүлэгчээр төгссөн. 먹다 гэдэг гийгүүлэгчээр төгссөн учраас 으려고 해요. одоо хоол идэх гэж байна. хоолоо идэх гээд одоо төлөвлөсөн байгаа. 돈을 벌고 집을 마련하려고 해요. мөн гихийгээд байр авах санаатай. 병원에 가려고 해요. 임식 явах гэсэн юм. шийдсэн үедээ. 한국에서 열심히 일하려고 해요. солонгост сайн ажиллах гэж байгаа. за real гэд энэ үсгийн дараа хэ орохлоор хэ өөрөө баг сонсогддгоо, дуудагддгоо. Тийм ээ. Тэгэхээр 일하려고 шууд аатагаа залгаад хэлнэ. солонгост сайн ажил хийх гэж байгаа. 오늘 저녁에 몽골에 전화하려고 해요. өнөөдөр орой Монгол руу ярих санаатай. ярих гэж байгаа. 우리 아들이 공부하려고 해요. манай хүү хичээлээ хийх гэж байгаа. одоо шийдвэрлэсэн тохиолдолд хэрэгэлдэг юм аа гэдгийг ойлгож болно. за та бүхэн 려고 гэдэг нь болохоор одоо үгийн одоо үндэс ямаар төгснөр болж одоо залгагдсан байна гэдгийг ойлголоо. за 별로 гэсэн үг гарч ирж байгаа. бидний харилцаанд 색깔 별로, 사이즈 별로 гэдэг үг маань янзаараа төрлөөрөө гэж орчуулагдана. мөн одоо 별로 гэдэг үг маань өөрөө дангаараа болохоор онцгүй гэсэн утгатай. одоо үгүйсгэх өгүүлбэрт маш хэрэглэгддэг. жишээлбэл одоо 옷은 별로야. 그 옷은 별로야. наад хувцас чи онцгүй юм байна гэж хэрэглэж болно. 별로 안 좋아요. наадах чи онцгүй юм байна. гой биш юм байна гэж хэрэглэхдээ 별로 гэдэг үгийг хэрэглэж болно. за бидний ерөнхий тайлбар бол ийм байгаа. харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё.
회화를 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 뭘 찾으세요? 8살짜리 여자아이 원피스를 사려고 해요. 여기에서 구경하세요. 이거 너무 예뻐요. 얼마죠? 그건 색깔별로 그리고 사이즈별로 다 있어요. 10,000원이에요. 저렴하고 좋아요. 빨간색하고 노란색 원피스를 주세요. 네, 잘 사셨어요. 옷이 다 예뻐요. 감사합니다. 또 오세요. За, хэр зэрэг ойлгомжтой байна. Та бүхний одоо амьдралд хэрэгтэй үгнүүд гарсан байх гэж бодож байна. За, дараагийн харилцан яриагаа сонсцгоё. За, солонгос хүн хэрхэн яаж хэлхийг анхааралтай сонсоод мөн одоо нэмэлт тайлбар хийж өгье. 원어민 목소리로 다음 회화를 들어보겠습니다. 어제 어디 갔어요? 동대문 시장에 구경하러 갔어요. 물건을 사는 사람들이 많았어요. 어때요? 물건값이 비싸죠? 아니요. 시장에는 좋고 싸고 예쁜 물건들이 많아요. 예쁜 옷을 몇 개 샀어요. 그래요. 잘 샀어요. 어제 어디 갔어요? 우측들 하시 앞스인배. 동대문 시장에 구경하러 갔어요. 물건을 사는 사람들이 많았어요. 동대문 захруу ийм сонирхохоор явсан юм аа. Тэнд бараа худалдаж авч байгаа хүмүүс их байсан гэж хэлсэн байна. 어때요? 물건 값이 비싸지요. ямар вэ? юмны үн үнэтэй байгаа биз? 아니요. 시장에는 좋고 싸고 예쁜 물건들이 많아요. 예쁜 옷을 몇 개 샀어요. үгүй зах дээр хямдхан сайн чанарын гоё бараа их байна лээ. аятайхан хувцас хэдийг авсан гэд үзүүлсэн байна тийм ээ. 그래요. 잘 샀어요. тийм ээ. гоё юм авсан байна. аятайхан бараа авсан байна гэж хэлсэн байна. За бидний харилцан ярианд 어제 어디 갔어요 гэд 어제 гэсэн үг гарч ирж байгаа. энэ маань өчигдөр гэсэн үг. 자, 동대문 시장에 구경하러 갔어요. 동대문 시장, 동대문 захыг хэлж байгаа. 물건 гэдэг нь болохоор 물건 값이 비싸지요. 바라니 온 үнэтэй байгаа 바라. 물건 гэдэг нь 바라. 값 гэдэг нь болохоор үнийг хэлж байгаа. 싸다. 비싸다 гэдэг нь бол үнэтэй гэсэн үг. 싸다 гэхээр хямдхан гэсэн үг. 자, 옷. 시장에는 예쁘고 싼 옷이 많아요 гэж хэлсэн байгаа. 옷 гэхлээрээ хувцас гэсэн үг. 개, 몇 개 샀어요 гэдэг дээр 개 орж ирж байгаа. Энэ болохоор ширхэг тоог хэлж байгаа юм. ширхэг гэсэн үг юм а. За, бидний харилцан ярианд сая гарч ирсэн тийм ээ. 좋고 싸고 예쁜 물건들이 많아요 гэдэг дээр 은 орж ирж байгаа. үгийн дор 은 орж ирж байгаа. мөн 은 орж ирж байгаа. Энэ маань ямар утгатай гэхлээрээ үйл үгийн одоо үйл үгийг тэмдэг нэр болгох одоо чаддаа гэдэг жишээ нь чаддаа гэдэг үг байвал хайх гэсэн үг маань чанна гэх жишээтэй өөрчлөгдөх тийм ээ. Энийг одоо үйл үгийг тэмдэг нэр болгож байгаа нөхцөл юм аа гэж ойлгож болно. Энэ нь одоо нэр үгийн өмнө байрлаж одоо тухайн нэр үгийг одоо чимэглэж тодтогч өгдөг тодтгол юм аа. Энэ одоо цагийг илэрхийлнэ. Одоо байдал хайж байна, хайж байгаа гэсэн одоо цагийг илэрхийлж байгаа юм а. За, үүнийг одоо хүснэгтээс дэлгэрэнгүй харцгаая. За, эхлээд үйл үгтэй яаж залгадгийг харцгаая. Үйл үг маань тодтгол шууртай шууд нэн залгадна. Үгийн үндсэн дээрээ шууд нэн залгадаад жишээл бол 물건을 찾다 гэвэл 찾는 물건 гэх жишээтэй өөрчлөгдөнө. Одоо хайж байгаа эд зүйл, хайж байгаа бараа гэдгээрээ 사람이 일하다 хүн ажиллаж байна, ажиллах гэсэн утгаараа 일하는 사람, ажиллаж байгаа хүн гэж орчуулагдана. За, 약을 먹다 гэхлээрээ одоо юм уух гэсэн үг. Энэ нь болохоор уудаг юм гэхлээрээ 먹는 약. шууд үгийнхаа үндсэн дээр нэн орж ирээд 먹는 약, уудаг юм гэсэн үг болж байгаа. 책을 읽다 гэсэн үг маань 읽는 책. одоо шууд үгийн үндсэн дээр нэн орж ирээд уншдаг ном гэж одоо тодтгол болж хувирч байгаамаа.
За, үйл өгөнд 는 ингэж залгадсан юм байна гэж бодлоо. Одоо тэмдэг нэрэнд яаж залгах гэвэл тэмдэг нэрийн одоо үндэс тийм ээ үндэс ихшгээр төгссөн байвал шууд доор нь дэвсгэрэлж орж ирээд 는 маань дэвсгэрэлж орж ирээд еббэн одоо ингэж одоо хувирна. Үүнийг одоо хүснэгтэн дээрс бас дэлгэрэнгүй харцгаана. За, хүснэгтээ хараад одоо өгүүлбэрүүд маань яаж одоо өөрчлөгдөж байгаа, үг маань яаж одоо хуурч байгааг харцгаая. За, энэ нь болохоор шууд нөгөө үгийн маань үндэс одоо ихшгээр гүйгүүлэгчээр төгссөн тохиолдолд энэ залгадна. Ихшгээр төгссөн тохиолдолд энэ залгадна. За, 물건이 싸다 гэвэл нөгөө шууд энэ залгадаа энэ дэвсгэрэлж орж өгөөд жирэглэж орж өгөөд 싼 물건 хямдхан бараа. 옷이 예쁘다 гэвэл 예쁜 옷, гоё хувцас. 아파트가 비싸다 гэвэл 비싼 아파트, үнэтэй орон сууц. 집이 좋다 гэвэл нөгөө гүйгүүлэгчээр төгссөн учраас 좋은 집 гэж одоо сайхан байшин, сайхан барилга байна гэж одоо хэлж болно. 장미가 빨갛다 гэдэг болохоор 빨간 장미, улаан сарна. Нөгөө энэ хэ маань одоо хасагддаг, энэ тохиолдолд хасагддаг юм а гэдгийг мэдчих хэрэгтэй. 벽지가 노랗다. 노란 벽지, 샤러버. 여름이 덥다. одоо 더운 여름, тийм ээ? 더운 여름. нөгөө бэ만 우 болж хувирна. 더운 여름 гэд халуун зун. 겨울이 춥다 гэвэл 추운 겨울, хөтөн өвөл. 날이 춥다 гэвэл 추운 날, одоо хөтөн өдрийг хэлж байгаа маа. хөтөн өдөр, энэ өдөр, өдөр, хөтөн өдөр гэсэн үг юм аа. За, иймэрхүү янзаар тэмдэг нэр одоо өгүүлбэрт одоо тодтгол болж хувирд юм байна гэдгийг ойлголоо. За, дараагийн үзэх зүйл маань 코 гэж одоо 예쁘고 싸고 гэдэг одоо бидний харилцан ярианд гарсан 코 маань одоо энгийн хоёр өгүүлбэрийг нийлбэр өгүүлбэр болж хувирахад 코 гэж ордог. Жишээлбэл одоо 나라가 예쁘고 싼 물건을 샀어요. 예쁘고 싼 물건을 샀어요. 나라 гоё хямдхан бараа авсан гэж хэлж одоо хоёр өгүүлбэрийг нийлүүлж одоо нийлбэр өгүүлбэрийг бий болгосон байна. За, дараа нь 이건 3,000원이고 저건 5,000원이에요. Энэ нь 3,000ын үнэтэй, нөгөөх нь 5,000ын үнэтэй гэж хэлсэн байна. 몽골은 크고 아름다운 나라예요. Монгол өргөн удам сайхан орон гэж хэлсэн. За, 한국 사람들은 정이 많고 좋아요. Солонгос хүн одоо хайр ивэл ихтэй сайн хүмүүс байдгаа гэж одоо өгүүлбэр бий болгож болох юм а. За, ерөнхий тайлбар маань юм байгаа. За, харилцан яриагаа дахин нэг давтаж сонсцгоё. 원어민 목소리로 한 번 더 들어보겠습니다. 어제 어디 갔어요? 동대문 시장에 구경하러 갔어요. 물건을 사는 사람들이 많았어요. 어때요? 물건값이 비싸죠? 아니요. 시장에는 좋고 싸고 예쁜 물건들이 많아요. 예쁜 옷을 몇 개 샀어요. 그래요. 잘 샀어요. 이 고기는 얼마예요? 이건 한 근에 3,900원이에요. 그리고 저건 5,000원이에요. 저건 무슨 고기예요? 저건 쇠고기예요. 돼지고기 한 근하고 쇠고기 한 근 주세요. 네, 감사합니다. 또 오세요. 양말 좀 보여주세요. 네, 몇 켤레 드릴까요? 2켤레 주세요. 여기에 다른 색깔의 양말도 많아요. 어떤 거 더 있어요? 보여주세요. 예, 이쪽으로 오세요. 뭘 찾으세요? 8살짜리 여자아이 원피스를 사려고 해요. 여기에서 구경하세요. 이거 너무 예뻐요. 얼마죠? 그건 색깔별로 그리고 사이즈별로 다 있어요. 10,000원이에요. 저렴하고 좋아요. 빨간색하고 노란색 원피스를 주세요. 네, 잘 사셨어요. 옷이 다 예뻐요. 감사합니다. 또 오세요. 어제 어디 갔어요? 동대문 시장에 구경하러 갔어요. 물건을 사는 사람들이 많았어요. 어때요? 물건값이 비싸죠? 아니요. 시장에는 좋고 싸고 예쁜 물건들이 많아요.
예쁜 옷을 몇 개 샀어요. 그래요. 잘 샀어요. За өнөөдрийн харилцан ярианд бидний одоо амьдралд хэрэгтэй үгнүүд гарч ирсэн. Та бүхэн өнөөдрийн хичээлээ интернет хаягаар одоо доор гарч байгаа интернет хаягаар дахин орж үзээд сайн давтаараа. За дараа уулзтлаа баяр та. Аньонхи 계세요.